Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Мэтгэлцэх урлаг хичээл эхэлж байна. Энэ хичээлээр мэтгэлцээний бэлтгэлийг хэрхэн хангах вэ хэмээх ойлголтыг мэдэх юм аа. За тэгэхээр мэтгэлцээний урлаг буюу мэтгэлцээн бол санаа бодлоо илэрхийлэх, бусдыг ятгах чухал урлаг юм. За тэгэхээр мэтгэлцээ маань хэлэлцүүлгээс ямар ялгаатай вэ гэдгийг энд харьцуулан тайлбарласан байна. За хэлэлцүүлэг гэдэг бол хамтын ажиллагаанд суурилдаг, оролцогчид асуудлыг ойлгож шийдэл олохыг зорддог, санаагаа солилцож нийтлэг ойлголтод хүрдэг. Харин мэтгэлцээний хувьд өрсөлдөөнтэй байдаг. Оролцогчид өөрсдийн байр суурийг хамгаалж бусдыг ятгахыг зорддог. Баталгаа нотлохоо ашиглан маргадаг. Үгээрээ ялгаатай. За мэтгэлцээний үндсэн элемент нь сэдэв, баг, нотлохоо, сөрөг нотлохоо гэсэн зүйлүүд байдаг. За сэдэв гэдэг нь мэтгэлцэх асуудал буюу батлах эсвэл няцаах өгүүлбэр. Баг гэдэг нь өөрийн байр суурийг хамгаалах талууд, нотлохоо гэдэг нь байр суурийг дэмжих баримт, статистик, шинжээчийн дүгнэлт. Сөрөг нотлохоо гэдэг нь өрсөлдөгчийн баталгааг няцаах санаанууд юм аа. За мэтгэлцсэний ач холбогдол нь юу юм бэ гэхээр харилцааны ур чадварт болон шүүмжлэл сэтгэлгээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Жишээлбэл олон нийтийн өмнө үг хэлэх чадварыг нэмэгдүүлнэ, өөрийгөө илэрхийлэхэд тустай зэрэг маш олон төрлийн ач холбогдолтой юм аа. За үр дүнтэй мэтгэлцэхийн тулд судалж бэлдэх буюу судалгаа хийхэд суралцсан, илэрхийлэх чадвар буюу тодорхой ойлгомжтой, итгэл үнэмшилтэй ярих, сэтгэл хөдлөлөө хянах. Логик сэтгэлгээ буюу санаагаа логик дараалал илэрхийлэх, эргэлзээтэй талыг оновчтой няцаах, идэвхтэй сонсох буюу өрсөлдөгчийн санааг анхааралтай сонсох нь хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байхад тустай юм аа. За ингээд мэтгэлцээнд хүндэтгэлтэй, шударга, уургүй байх гэсэн алтан дүрмийг мөрдөхөн зүйтэй юм аа. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Сорилоо ажиллаад илгээгээрэй.